За юу байцгаана манайхаа базаа маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн яг одоо subscribe дараарай. Манай одоо нийт үзэгчдийн дөнгөж 20% нь subscribe дарсан байт юм байлээ шүү. Та бүхэн марталгүй subscribe дараарай. За тэгээд манай ивент итгэж байгуулахаар бол Sow Media платформ хамтран ажилладаг байгаа. Тэгээд та бүхэн Sow Media гар утсандаа суулгаад бүх төрлийн Монгол гадаад киног хүлээн авч үзэх боломжтой. За яагаад малгай өмссөн юм бэ те? Яагаад малгай өмсөй гайхаж магадгүй. Өнгөрсөн 7 хоногт машина нэг угаалгасан юм да. Машина угаалгаж байхдаа хажууд нэг өсчин байхаар нь одоо цагаан амних одоо зоригтой ороод үсээ цэцүүлсэн чинь байхгүй. Дээрээс нь бүр юучгүй шулаа хийцэн. Тэгээд гурван тал мал нь баг хിവэрээ. Нэг хэсэг малгай өмсөх юм шиг байна шүү манайхаа. За базар руугаа орцгоо манайхаа. Та бүхэнд хамгийн түрүүнд бол удахгүй нээлттэй их киноны талаарх мэдээлэл хүргэдэг байгаа. Тэгээд хамгийн ихний мэдээлэл бол Хоёр нүрт хэмээх киноны постэр цацагджээ. За энэхүү киноны постэр бол одоо Монголын үндэсний хүүхдийн кино академи гэдэг одоо Facebook хуудаснаас бол цацагдсан байгаа. Үе тэнгийн дээрлэгэл юунд хүргэдэг вэ? Бусдын амьдралд сүүдэр бүү тусаг Хоёр нүрт нийгмийн сэтгэл зүйн триллер уран сайхны кино тун утахгүй гинэ. Тэгэхээр ерөнхийдөө нийгмийн сэтгэл зүйн триллер гэхээр бас тодорхой хэмжээний хүнд кино байх гэдэг тийм ээ. Одоо орчин үед бол дээрлэгэлт бол маш их байгаа. Тэ өсвөр үеийнхний энэ дээрлэгэлт бүлий бол амар байгаа. Тэгээд энэний талаар бол энэний эсрэг бол дуугарсан юм хүчтэй дуурч чадсан кино болсон байгаасаа гэж миний хувьд бол хүсэж байна. Тэгээд гол дүрд бол одоо соёлын тэргүүний ажилтнанд дорж нэм ах байна. За мөн энэ ануу үж ингээд юм жоохон хүүхд байх шиг байна. Хизээ цацагдах нь бол бас тодорхойгүй. Энэ кино IPTV-гээр юм уу, кино театраар юм уу тэр нь бол тодорхойгүй байна. Тэгээд тун утахгүй гэсэн байна шүү манайхаа. Тэгээд Хоёр нүрт уран сайхны кино. За дараагийн уран бүтээл бол одоо энэ нэг юм постэр өчигдөр орой гинт цацагдсан. Одоо фантастикийн, өваяахан, Falco гэл ерөнхийдөө бүх юм продакшнууд, уран бүтээлч жүжигчд гинт нэг юм постэр цацаад эхэлсэн. Намайг битгий хайрлаач, би итгэжгэн шүү гинэ. Тэгээд доор нь тун утахгүй гэсэн байгаа. За мэдгүй би бол кино л гэж бодож ин л да. Яг кино салбарын шеэрлээд байгаа болохоор кино юм болоо юу юм бол. За тэгээд энэхүү одоо зурган дээрх байгаа эмэгтэйг ингээд ажаад исэн чинь жүжигчин одон чимэг юм шиг байлээ. Театрын одноо буюу одоо одон чимэг юм шиг байлээ. Тэгээд ийм шинэ уран бүтээл гарах гээд байгаа юм уу? Жүжиг юм болоо, кино юм болоо. Ерөнхийдөө бол тодорхойгүй байна. За Тамирлав би бол мэдчихэл байна гэсэн байсан. Тэгээд өстой Тамирл мэдчихэж байгаа бах. Бусдаар бол үнэхээр мэдэхгүй байна. Одноо байгаа жүжигчд энийг ингээ шеэрлээд байхыг бодоход ямар ч байсан нэг удахгүй ямар нэг юм сонирхолтой гоё драм кино ч юм уу те гарах байх гэж найдаж байна. Тэгээд гоё постэр байна өө. Одохгүй тэгээд трейлер интерн цацагдаад эхлэх байлгүй. За дараагийн уран бүтээл бол Амбуугийнхны кино юм шиг байгаа юм. Манай байр Америк гэдэг юм киноны зураг авалт бол эхэлсэн байна лээ. Тэгээд энэ зургийг харж байхад бол ер нь бол нэг 90-ад он юм уу да тий 90-ад оны үеийг л харуулдаг шиг байгаа. Энэ өмсөд зүүсэн тий байр байшин за энэ буйнагийн царай зүс мэс гэдэг нэг 90-ад онд л иймэрхүү гараад байсан да. Тэгээд 90-ад оны одоо үйл явдлыг харуулсан юм гоё инедмийн кино гарч явах шиг байна лээ. Тэгээд манай анхаа буйна хоёрын одоо энэ инедмийн кинонууд угаасаа айгүй хөөрхөн байдаг шүү дээ тий гинтл гарч ирээл айгүй гоё өнгө нэмсэн манай кино урлагт тийм ээ инедмийн жанртаа бол манай хоёр бол гоё яваа, захиур агалж яваа. Би ч өөрөө яг одоо 90-ад онд хүүхэд байсан үний хувьд гэхэд иймэрхүү нэг тухайн цаг үеийг харуулсан кинонуудад амар дуртай. За 90-ад биш баг 80-80-ад он ч юм уу ч одоо өмсөн зүссэн тэр энэ эмэгтэйгийнхэн ховц мөвцөг харсан чи бас 90-ад онд бас арай ч юм байгаагүй. Тэгээ 70-80-ад оныг харуулсан киноч байж магадгүй. Яг одоогор бол яг тодорхой юм алга. Ерөнхийдөө нэг юм зураг авалт эхэлсэн шүүгээд уран бүтээлчд нэг юм тизер ганц нэг зураг муураг иймэрхүү юмнууд тавиа яваад байгаа. Тэгээд тун утахгүй бас аль бие осны постероо цацсах байхаа. Тэгээд анхаа буйнаата амжилт хүсье. Бас нэрэ зурганд жанчуу харагдаж ирсэн. Жанчуу маань бол инедмийн кинон дээр бол ихэвчлэн найруулагчаар оролцоод явдаг байгаа. Тэгээд найруулагч юм уу, жүжигч юм уу бас хамтдаа хүлээцгээе. За дараагийн кино бол одоо олон ангит уран сайхны кино байна. Orange Entertainment-ийн 10 жилийн ойд зориулсан юм цоошин кино гарч байгаа юм байлээ шүү. Тэгээд Orange Entertainment бол өөрийнхөө Facebook хуудсан дээр энэхүү постыг бичсэн байсан. Адал явдал гинтийн эргэлт сонирхолтой жүжигчдийн бүрэлдэхүүн бүхий original series XXX олон ангит уран сайхны кино тун утахгүй. Orange Entertainment 10 жилийн ойд зориулан бүтээж байна гинэ. Тэгээд
10 жилийн ойдоо зориулан бүтээж байгаа учраас нэлээд чанартай юм хийж явах шиг байсан. За жүжигчдийн баг бүрэлдэхүүн бол бас надад үнэхээр их таалагдсан. Жишээлбэл одоо Болт Эрдэнэ ах байна. Найруулагч жүжигчин Инх Баяр ах байна. За нөгөө сая сүүл Тацаа хэмэр киноны одоо гол дүр тоглоод өөрөө найруулсан одоо Ихрээ байх шиг байна. За Холливуд Амраа ахын найз нөгөө Боохоо гэдэг үлээ. Боохоо гэдэг ах хүү байна. Боохоо л гэдэг шиг санд ах хүү л нэг тэгээ тавиад идэг гэсэн да. За тэгээ залуу жүжигчин Цэлмэг байна. Тэгцэг үйлдэлийн гол дүрийн жүжигчин байна. Нэрийг хин гэдэг үлээ тэ бас сандгүй. За тэгээ улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сэргэлэн бас харагдаж байгаа шиг байна тийм ээ. За тэгээ үнэхээр жүжигчдийн баг бүрэлдэхүүн бол гоё юм тийм ээ. Энэ кино одоо хизээ цацагдах нь бол тодорхойгүй байна. Одоогоор бол дөнгөж одоо энэ хүү продакшн бол эхэлсэн байгаа юм байна. За тэгээ XXX гэдэг нь болохоор хараал хүрсэн хот гэдэг нэрний одоо товчлол юм бэлээ. Тэгээд Дэлгэр хоёр ах нэг ийм постэр зураг тавьсан байсан. Тэгээд өөрөө л хийсэн юм шиг байгаа. Ямар ч байсан энэ кино уран бүтээлчдэд баяр хүргээд нэг ийм зураг тавьсан байсан. Тэгээд би тэрнээс нь хараад за энэ XX бол одоо хараал хүрсэн хот гэдэг ийм нэртэй кино юм байна гэж анх ойлгосон шүү. Тэгээд тун утгагүй бас постэр, аль биесны постэр, трейлер нь цацагдаад эхлэх баха. Монголд ч тэг хурдан штэ тэ нэг кино хийх гэж байна гэд гэж итл баг би базаандаа оруулж амжаагүй байхад цацаад эхэлдэж штэ тэ. За тэгээд хараал хүрсэн хот киноныхаа баг хамт олон дамжилт хүсье. За ойрд нээлттэй их гэж байгаа кинонууд бол иймэрхүү кинонууд байна. Тэгээд өөр уг нь зөндөө кинонууд байсан юм аа. Тэгсэн би базаага хийх гэсээр байтал нөгөөдөл нь танилцуулаад IPTV-д орцсон байна лээ. Тэгээд жишээлх юм бол одоо No Drug ганц удаа гэж үгүй гэдэг юм цуврал сериал Wood орсон байна лээ. За Алдуул гэдэг юм уран сайхны кино бол бас IPTV-д орсон байсан. Мөнгөний дүрм гэдэг кино бас IPTV-д орсон байсан. Мөнгөний дүрм гэсээс би өчтөр бас Мөнгөний дүрмийг үзсэн. Бас аюу гоё кино болсон байна лээ. Энэ киноны талаар бас товчхон мэдээлэл гэд бол нийт киноныхаа одоо 90% бол павильонд авсан юм билээ. Маш их тийм бүтээлч кино санагдсан. Дээрээс нь бол гол дүрийн жүжигчд бол дор хаяж 10 кг хассан байлээ. Энэ кинонд тоглохын тулд энэ бол цэвэр юм тулаантай кино байгаа. Тэгээд надад бол маш сонирхолтой санагдсан. Би бас тун утгагүй ревю бичье гэж бодож байгаа. За дараагийн мэдээ бол найруулагч Синг Доржин The Muralist гэдэг уран сайхны кино бол Швейцарын Фрибур хотноо зохиогдох олон улсын кино наадамд одоо Long Films олон улсын уралдаант хэсэгт нь шалгарч наадмын хүрээнд үзэгчдэд бол хүрэхээр болсон байна. Баяр хүргье. За мөн одоо манай подкастт саяхан орсон Гарам ханд найруулагчийн Алдагдсан өдрүүд хэмээх уран сайхны кино одоо энэхүү Фрибурийн олон улсын кино наадамд бол үзэгчдэд хүрэх нэ. Ерөнхийдөө 3 сарын 25-28-ны өдрүүдэд бол үзэгчдэд хүрэхээр товлогдсон байгаа юм байна. За тэгээд ойрд нээлттэй хийх гэж байгаа болон хийцэн байгаа кинонуудтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэлүүд байна. Хэдүүлээ одоо кино урлагийн эргэн тойронд болж буй мэдээллүүдтэйгээ танилццгаая. Дараагийн мэдээ бол Action Crew-ийн Нанди Эрдэнэтэй холбогдож байна. Тэгээд Нанди Эрдэнэ өөрийнхөө Facebook хуудсан дээр нэг ийм пост бичсэн байсан. За сайхан мэдээтэй Манчин Солонгос 2 гол дүртэй киноны 1 гол дүрийг нь авсан. Кино маань албан ёсоор зураг авалт өчигдөр эхэллээ. Ямар тач өөртөө байгаа бүхнээ гаргаад хичээгээд ард нь гарнаа гэж бодож байна да. Бас нэг гоё юм нь дэлхийн шилдэг кинонуудыг хийдэг Ari Alexa камеруудаар хийж байгаа. Удахгүй нэг өвөрмөц бүтээлээр уулзцгаая. Ажаа амжилт гинэ. За Action Crew-ийнх нь бол та бүхэн сайн мэдж байгаа бах тий. Одоо дэлхийн кинонуудад бол стандартаар тоглодог тийм ээ. За миний санах юм бол Мулан байна, Шангчи байна тий. Одоо мөн Солонгосын нэлээд олон кинонууд дээр бол одоо стандартаар болон одоо зарим нэг туслах дүрүүдээр бол явдаг байгаа. Тэгээд Action Crew бол ерөнхийдөө дэлхийд хамгаалагдсан юм одоо стандартын баг гэж би бол боддогоо. Тэгээд за тэгээ Action Crew-ийн Нанди Эрдэнэ бол одоо Солонгос киноны гол дүр тоглохоор болсон байна. Энэ бол үнэхээр бас гоё мэдээ байна. Энэ кино бол Netflix-д орох нь бараг тодорхой баха. За дараагийн мэдээ бол одоо улсын драмын эрдмийн театртай холбогдож байна. Жүжигчин Амгаа ах буюу одоо Амгланбаатар ах өөрийнхөө твит дээр нэг ийм постыг хийсэн байсан. Энэ арай хитэрнэ. Чон бороноор гихчээр амралтын өдрөөр хинт ч мэддэгдэлгүй босгочих юм аа. Цааш нь түгээгээд өгөөрэй найзуудаа. Улсын драмын эрдмийн театр. За тэгээ юу болсон бэ гэхээр улсын драмын эрдмийн театрын одоо талбай дээр энэхүү одоо 3D юм шиг байгаа ийм том LED дэлгэц
буюу одоо сурталчилгааны байгууламжийг амралтын өдөр байршуулсан байна. Тэгээ яг нөгөө драмын театрын ажилтнууд өглөө эрэхтэн мангар том юм самбар хаа гэж угтчих байхгүй юу. Мэдээж уурлах нь зүв бохгүй. Энд чинь нэгдүгээрт одоо Улаанбаатар хотын гоо үзмжид нөлөөлнө. За тэгээ хяналтын камер халахсан, үзэгдэх орчин хязгаарлсан нэг ийм муухай том хар юмнуудыг бол ер нь бол аваа ичхэн зөвөө. Энэ амгалан ахын эсэргүүцдэг бол маш зөв байгаа. Тэгээ дээрэс нь улсын драмын эрдмийн театр гэдэг бол манай энэ Улаанбаатар хотын анхны барилгуудын нэг байгаа. Өөрөө маш гоё үзмжтэй, өнгө зүстэй тий. Энэ барилгыг бол ингээд зам дээрээс харах энэ нөхцөлийг бол энэхүү одоо том самбар нь бол хаачж байгаамаа. Тэгээ ерөнхийдөө энэ Улаанбаатар хот чинь тэр чигтээ ер нь нэг ийм замбраагүй болцсон байгаа. Тэгээд ганц одоо гайгүй талбайтай ингээд улсын драмын эрдмийн театр байсан бол одоо ингээд нэг юм дэлгэц байрлуулсан байна. Тэгээд драмын театрынхан бол үүн дээр одоо мэддэгдэлхий энийг буулга гэдэг юм шаардлага энэ төр тавьсан байлээ. Тэгээд энэ шаардлагыг хүлээж авахгүй бол одоо тэмцлийнхээ дараагийн шатанд шилжинэ гэсэн. Тэгээд би бол одоо драмын театрынхны талд байна. Ер нь иймэрхүү муухай том хар энэ дэлгэц сурталчилгааны байгууламжийг бол одоо хотоос бол зайлуулах хэрэгтэй. Яг үнийг хэлэхэд том хаягнууд чинь маш олон юмыг хаана, зам хаана, барилга гой барилга байгууламжуудыг хаана тийм ээ. Ер нь л муухай штэ юм бүдүүлэх те. Тэгээ ерөнхийдөө Амгаланбаатар ах бол одоо манай театрын нүүр царайг хааж тавьсан энэ том байгууламжаа буулгахыг шаардж байна гэдэг нэг иймэрхүү зүйлийг ярьсан байгаа. За дараагийн асуудал бол нөгөө театруудтай холбоотой асуудал үргэлжилсээр. За хулан гэдэг юм үзэгч бол нэг юм пост бичсэн байна. Энэ танхим дүүрэн хүн 2 цаг мөнгө төлөөд зовоод эрүүл мэндээрээ хохироод гарч ирэв. Танхимд кондишн маш хүчтэй тасралтгүй ажиллаж байгаа. Бичлэг дээрх чимээ 2 цаг үргэлжилсэн болно. Маш их даарт сухад хүргэсэн. Эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр нөхцөл байдал бүрдсэн байна. Үүнээс гадна кондишны дуу киноны туршид байнга сонсогдож киног тайван үзэх боломжийг бараг үгүй хийсэн. Дуу чимээ нь анхаарал байнга сарниулж киноны үйл явдлыг бүрэн гүйцэд ойлгох боломжгүй болгосон. Хүмүүс 2 цагийн турш мөнгө төлж кино үзэхдээ ядаж 5 тухтай чимээгүй орчинд үзэх эрхтэй гэж бодож байна. Гэтэл бодит байдал дээрээ даарч чимээнд дарагдаж киногоо ч ойлгохгүй нөхцөл байдал бүрдсэн нь үнэхээр харамсалтай санагдлаа. Гараад хэлий гэхээр театрын яг голд бусдын тухайг алдагдуулж гарах зориг үнэхээр хүрсэнгүй. Ингээд зогсоох байх гэсэн итгэл төвлөрсөөр кино дуусав. Итгэл өвөртлсөөр кино дуусав гинэ. За өргөө кино театрыг бол меншн хийсэн байна тийм ээ. Өргөө кино театр дээр л юм асуудал гарсан юм шиг байна. Би нэрээ саяхан өргөөд бас кино үзсэн. Уг нь бол Шангрилагийн салбарт нь очиод үзчихээр бол ямар ч асуудалгүй айтайхан л байдгийн. Өргөө нэг дээр очиж үзсэн. Йоо бүр амар онцгой. Дээрээс нь амар хүүтэн байсан. Дээрээс нь нөө дэлгэцэн нэгээд үе жирэлцэжсэн. Би саяхан тусгаар тогтнолыг өргөөд үзсэн л тээ. Дэлгэцэн ингээл жирэлцэж барайл тэгээд нэх их очиртой ёо амар хэцүү байсан. Тэгээд нэг попкорн авах гэж бараг 20 минут очирлж зогсох юм. Тэгээд бүр киногоо дуусаад гадаа гарч ирчээд хашаанаасаа зогсоолоос машинтайгаа гарч чадахгүй бараг 30-40 минут зогсон гээ одоо. Ямар удаан тэгэж хүмүүсийнхаа юу гаргадیں۔ Тэр мөрн бүр одоо нэг хоёр хоошоогоо ингээд гаргадаг болцсон юм байлээ. Уг нь урагшаа хоошоо энэ зэрэг гаргаж маргадаг ч юм уу нэг тиймэрхүү юм арга хэмжээ авахгүй бол кино үзчихэд гэртээ харьж чадахгүй ингээ хашаанд нь 30-40 минут зогсох надад ч гэсэн хэцүү байсан. За дараагийн театртай холбоотой асуудал бол манай пэйж рүү нэг юм чат ирсэн. Сайн байна уу? Dragon Prime Cineplex өнөөдөр нээлт хийж байгаа тусгаар тогтнол бошиг сахигч уран сайхны киног үзэхээр очоод иймэрхүү юм боллоо. Таныг энэ салбарын хүн учир өөрийн чадах чинээнд арга хэмжээ аавна гэж найдаж байна. Жич энэ үйлдэл эхний 50 минутанд 10 орчим удаа давтагдсан болно. Би үүнээс цааш үзэлгүй явсан гинэ. За бичлэгийн та бүхэнд бас үзүүлье тийм ээ. Dragon-ы кино театр дээр иймэрхүү байдаг кинод чинь да. Зал дөрөв хүмүүстэй 听闻北京已奏北窟窿大臣，所以别再如남남민 асаж байсан гал нурмалхыг харахаар сэтгэл минь хөндөөрлөгийн. Одоо отогч өөдгүй юу. Цогцтой хатантай буйнаан бус бузраан уухаас имэж байгаа юм биз дээ. За тэгэд маш харамсалтай, бүр маш харамсалтай. Үнэхээр үзмээр байгаа киногаа тийм ээ тусгаар тогтнол бошиг сахигч киног бүр үзийгээ зорин атсан чинь эхний 50 минутыг ингээд бараг дүрсгүү дуугийн сонсоод өнгөрөөцсөн байгаа аахгүй.
Үнэхээр гонигтай. Тэгээд энэ театрынхаа асуудлуудыг шийдээч. Манай одоо баг базааны 2 дугаар өнжөөл нэг театрын асуудал яригддаг боллоо. Тэгээд үзэгчд мөнгөө төлчөө. Тэгээд дээрэс нь энэ киног хүсэн хүлээж үзчихэд яагаад ингэж дүрсгүй эсвэл дуугууд эсвэл даарч үзэх ёстой юм бэ? Энэ бүр арай дэндүү байна. Тэгээд энэ асуудлаа шийдээч театрынхаа. Энэ Dragon Prime Cineplex гэж одоо ямар театр вэ? Би бас тэр зүг мөгийн театрт орж үзээг болохоор мэдэхгүй байна. Тэгээд одоо тэгээ дараа нь дахиад үзэх хэцүүтэй. Энд чинь нэг юм өлгөн салган үзчихэж байгаа байхгүй ингээ нэг дуграал нөгөө цаана юм нь яриад байна гэдэг чинь киноны үйл явдлаас бас гарч чадахгүй. Тэгснэ мөртлөө бас харж чадахгүй. Үнэхээр гонигтай. Хүмүүсийн энэ гоё хайпын хүлээлтийг бити эвдээч. За нэрээ тусгаар тогтнол бошиг сахигч кино ярьсных сая сүүлд өргөд үзсэн чинь хүмүүс айгүй олон тийм дээлтэйгээр ирж үзэж ин лээ. Үндэсний хувцастайгаа айгүй их ирж үзэж ин лээ шүү манайхаа. Би ч гэсэн бас дээлтэйгээ очиж үзье гэж бас бодож исэн. Гэхдээ яг үнэхээр амжаагүй маа. Тэгээд хүмүүс бол одоо яг энэ киног бол гоё дээлтэйгээ Монгол дээлтэйгээ үзэж байгаа юм байна лээ шүү. Та бүхэн ч гэсэн бас тусгаар тогтнол бошиг сахигч уран сайхны киног гоё дээлтэйгээ үндэсний хувцастайгаа очиж үзвэл илүү гоё шүү. Энэ кинонд бол Монголын үндэсний хувцсыг бол ямар гоё юм бэ? Үнэхээр гоё талаас нь харуулж чадсан байна лээ. Тэгээд манай үндэсний хувцс гэдэг чинь ямар ч гоё юм тийм ээ. Би бол яг тусгаар тогтнол киног үзэж гарч ирэнгүүтээ шууд за их нэртэйгээ нэг амар гоё нэг юм гоё дээл хийлгэж өмсөй доол гэж бодсон доо. Дээл байдаг л та. Гэтэ нөгөө нэг дээлгүй байхаар гэдэг дээлтэй байхгүй юу? Би лав тийм юм. Манай ихнэрийнх бол нэг гоёлын дээл үйтэй. Тэг нэг зүгээр нэг хүн монгол хүн юм чинь нэг дээлтэй байхад яах вэ гэд бодоод нэг дээл авч исэн. Гэтэ энд ийм хайн хандах зүйл бас биш юм байна. Энэ дээл чинь бүр амар гоё байх хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тэгээд маш гоё дээл хийлгэж өмсөй доол гэж бодсон. За тэр яг та бүхэн ямар ч байсан тусгаар тогтнол бошиг сахигч киног үзэхдээ гоё боломжоор дээлээ өмсөд очоорой гэж уриалж байна тий. Монгол хүн штэ бид нар чинь бас. За тэгээ манай өнөөдрийн базаа маань энэ хүрээд өндөрлөж байна. Манай ерөнхий ивент тэтгэгчээр Sow Media платформ хамтран ажиллаж байна. Та бүхэн гар утсандаа суулгаагүй бол яг одоо татаад Монгол гадаадын бүх төрлийн киног хүлээн авч үзэх боломжтой. За тэгээ би одоо бол танаас бол одоо гарч байгаа контент болгон дээр одоо сануулж хэлнэ. Subscribe дараарай. Тэгээд subscribe дарахгүй болохоор ингээд юм ихэд бас амар урамгүй байд юм байна тий. Тэгээ та бүхэн subscribe дараад намайг үзээрэй. Намайг үзээрэй ч яг миний нэвтрүүлгийг үзээрэй.